Эсхий дүүргтэн үзүүлж байна. За сайн бацхан уу. Сайн байна уу? Сайн явж ирвүү? Сайн явж байна. Сайхан үлдэж байна. Та бүгд сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. За. Эсгээ дууралт нэвтрүүлгээр Алтан болог суманд ирээд нэг 4-5 онцлоо. 3 цэцэрлэгтэй байх шүү дээ. Тэгээд сайхан. Энэ цэцэрлэгийнхаа хүүхдтэй танилцах гэж бид нараас зорж ирлээ. Биднийг хүүхдэд хүлээж авснаас талах жараа. За баярлалаа. 100 жилийн түүхтэй одоо хөдөөгийн ууган цэцэрлэгүүдийн нэг 100 жилийн түүхтэй. 100 жилийн түүхтэй. 100 жил. Таны. За. Энэ жил жоохон хүүтэн байна уу? Анил хөтөн байна. Ааха. Ааха. Зүг. Өдөртөө. За, сураг тарган сайхан үлдэж гэнэ үү? Ажил албан руу Монголын хэмжээнд одоо 80 гаруй сундуудаар яваал тэгэл олон газрыг туулж их лимиг үзэж их юмтай танилцж олон энэ ард түмнийхээ одоо тэр сайхан өв соёлыг олон түмнээс хүргэж одоо явна да. За, сураг тарган сайхан үлдэж байна уу? Манай цэцэрлэгээ сайхан ороод гарыг гэж бас бодлоо. За, манай цэцэрлэгийн одоо хүүхдүүхтэй та бүхнийг танилцсан уу юм урьж байна. За, тий. Олон багш нар олон одоо Монголын ирээдүйн сайхан өрсөд байгаа шүү дээ. Өөрхөн. За, сайн байцгаана уу? Автаа сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. За, манай автаа эсхий туургатан нэвтрүүлгийн баг хамт олныг угтан хүлээн авсан та бүгдтэй талархж байна. За, сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Ямар хөөрхөн гоё хүүхдүүд вэ? Үндснийхээ дээд хувцсыг өмссөн. За, том хүмүүст одоо мэдлэнгээ. За, сайн байна уу? За, сураг тарган сайхан үлдэж байна уу? За, Эрдэнэ номын үйл нарийн байна уу? За, үлс яах вэ? Станаг ирээдүйн одоо сумын дайн дархан авар болох юм байна үү? Бүх болох том болоод. За, өөр үнэрлээд өгөр ах та гэх. За, сайн байна уу? Сураг тарган сайхан үлдэж байна уу? Эрдэнэ номын үйл нарийн байна уу? За, нэр алдар нь хэн бэлээ? Мишель. За, хэн гэдэг юм аа? Ананд. Оо, Ананд. Аав ээж нь хэн гэх үү? Наран цэцэг Атгамбатар. Оо, ямар мундаг юм. Эсхий дүүргтэн үзүүлж байна. За, сураг тарган сайхан үлдэж байна уу та? Сайхан үлдэж байна. Та сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Ажил тавлаа. Оо, ажил төрөлтэйцгөө. Ундраад гэлцаас байна. Завгүй байдаг хүмүүс шүү дээ, тий? Тийш та Багш нар гэдэг бол манай цэцэрлэгийн багш нар бол мундаг. Зөвхөн бахархмаарч одоо хүмүүс шүү дээ. За, нийт Монголын ард түмний өмнөөс Монголынхаа ард түмнийхээ бяцхан үлстэй ирээдүйн одоо сайхан боловсролыг заахад хамгийн анх төлөвлөж явж зааж стар памбарстайгаа ярьж яхад одоо нэг аав ээж их нөр одоо аав ээж болж нүд харах салахгүй л одоо хардаг насан дээр байдаг тий. Ийм одоо юун дээр одоо асар их одоо боловсрол мэддэг чадвар бүхнээ зааж явдаг бүх Монголынхаа багш нарт болон та бүгд бас талархж байна. За, баярлалаа. За, хэдэн жилийн түүхтэй уг сайхан цэцэрлэгийн одоо зөөр нь одоо хаанаас одоо хэлжсэн цэцэрлэгийнхаа зах дүүгээс. За, манай цэцэрлэг бол анх 1931 онд байгуулагдсан. Монгол улсын одоо хөдөөгийн анхны цэцэрлэгүүдийн нэг нийт 28 багш ажиллагчтай. 6 бүлэгт баг дунд ахлах бэлтгэл 6 бүлэгт 120 гаруй хүүхдтэй сургалт хүмүүжлэг ажиллагаа хэмжилттэй явуулж байгаа юм цэцэрлэг байна да. Энэ танах хувьд дандаа ингэ гоё үндэсний ховчиг хүмүүстэх юм уу? Өнөөдөр бас яг энэ хүмүүстэг өдөр нэг нь хойрноос тэгж тааруу. За, ер нь бол манайх сургалтын одоо энэ хөтөлбөртөө энэ хүүхдүүдийг бас багаас нь үндэсний өв соёлоо
мэддэг, тэгээ түгээн дэлгэрүүлэх ийм мэдлэгтэй болох зорилготой ер нь одоо өмсөж хөвшүүлэх тий үндэсний хувцас одоо өмсөж хөвшүүлэх ийм зорилгоор одоо энэ тусдаа багш ажилчид маань энэ зан заншлын өргөөгөө байгуулж тогтчулж энэ одоо өргөөнд ээлж дараагаар одоо багш нар маань хүүхдүүдэд одоо өв соёлоо мэдүүлэх таниулах зорилгоор энэ одоо болонг одоо бий болгоод тийм ээ Монгол ах уу сайхан ясанчлын сайхан өргөө тэгэл одоо Монгол гэрт байдаг бүх юмнуудыг л одоо тийм ер нь одоо жижиг юм хүүхдийн нөгөө нэг яг насанд нь тохируулаад одоо ормор одоо бүх юмуд хийсэн байна тий одоо ингээл имэйл хазаар одоо энэ нөгөө айргаа хэрхэн яаж хийх вэ тийм ээ ерөөс ингээд хүүхдэд маань мэдлэг олох зорилгоор ер нь бүх зүйлийг л одоо эндээ шингээж бий болгох. За энэ хөлөг тоглоо одоо хүүхдүүд ялангуяа 2-5 насны одоо цэцэрлэгийн бага насны хүүхдүүд бол тоглоомор дамжуулж хүүхдийг хөгжүүлдэг. Ялангуяа бид нар одоо ардын уламжлалт тоглоомыг одоо хүүхдэд зааж сурах зорилгоор маш олон одоо хөлөг тоглоомуудыг, онцсон тоглоомуудыг тийм ээ бас багш нар маань хийж ингээд хүүхдүүд маань одоо ер нь бол ингээд тоглоо сурцсан багаасаа одоо бэлтгэл анги хүртэл ер нь орж ирээд ингээд тоглоо сурцсан. Яага. За хүүхдүүдээ өнөөдөр бүгдээрээ энэ багшийн ширээн дээр юу бэлтгэсэн бэ? Өнөөдөр цөмөрөө тэгвэл тааргийнхаа цагаар цасны шинж чанартай танилцаад цасан дээр өнгийн будгаар хээ гаргаж тавлаа тэхүү хүүхдүүдээ. За тэгвэл хүүхдүүдээ одоо багшийнхаа зааврын дагуу яг энэ нөгөө хоёртой цаснаас утгаараар аваад хийгээрээ багш нь төпөгүүдийн бэлтгээд өгсөн байгаа тийм ээ савнуудын за савндаа цаснуудаа хийгээрээ ааштай. За утгаа даа. Наа багш нь ч гэсэн эндээс өчөй. За эндээс авчих ааштай. За эндээс аваад хийчихээ зүйтэй. За цөмөрөө цасан дээр бүгдээрээ өнгийн будгаар хээ гаргаж тоглонаа. Туршилт хийнэ. Бүгдээрээс аваад хий. Гарт нь хөрхөр хүйтэн байна уу? Цас ямар юм хүйтэн байна уу? Хүйтэн байгаа. Ямар өнгөтэй байлээ? За өнгөтэй. За ямар ойлролд цас ордог үлээ хүүхдүүдээ? Ямар ойлролд цас ордог үлээ? Өөч яг нүуд ордог тий одоо гадаа үз. За ямар мандгийн. Хаалхаараа юу болдог вэ? Хаалууд юу болох вэ? За хийгээд аваа маа шүү дээ. За хийсэн цаснуудаа ингээд гоё дараад ингээд гоё автгаалаараа дараад ингээд тэгш гадаргуутай болохоор заа ингээд хийж авсан цаснуудаа гоё тэгш гадаргуутай. Зүйтэй. Цасаа зүү ямар мундаг юм бэ? Болж сайн бэ. Өнг оруулах гэж байгаа тийм үү бүгдээрээ? Зүйтэй сайн бай. За тэгээд багш нь одоо зүйтэй сайн байна. Өнгийн бодгонууд биетэй тавьсан байгааг анзаарсан уу хүүхдүүдээ та нар? Анзаарсан шүү дээ тийм ээ. За гадаргуугийн гоё тэгшгэн болгоорой. За өөртөө бичиг. Үсээ энэ бүрээ тэгшэл гэсэн шүү дээ багш нь. За ингээд гоё тэгшэл болоод биерээр авна шүү дээ. Биерээр авна. За ингээд гоё тэгшэлч. Зүйтэй. За гадаргуугаа тэгшгэн болгосон бол одоо хүүхдүүдээ багш нь ширээнд биер байгаа, өнгийн бодог байгаа, усын тавьсан байгаа. За савтаа усандаа биерээ дүүрээд өөрөө өнгөө уучлаас өнгийг сонгоод авна. Дуртай өнгөө аваад цасан дээрээ одоо яг нөгөө тэгшсэн гадаргуун дээрээ хээ үсгэж зураараа заяа гэж та. За тэгвэл хөнгөн бас цас маань одоо яасан ингээд тавтгаалахаар зүйтэй сайн. Одоо болцсон. Хэнийг бас садгэрлийн хол гоё тэгшхэн гадаргуутай болцсон байна. За одоо яг нэг хутураа тавьчих шүү дээ. Тэгээд биерээ аваад өөрсдөө өнгөө сонгоороо заяа. Өөрсдийнхөө өнгийг сонгож аваад хийгээрэй. Өөрсдөө өнгөө сонгоод, биерээ сонгоод усандаа сайн дүр шүү дээ. За тэгээд цасаа гоё өнгө оруулнаа бүгдээрээ.
Дүүр дуртурээд чөлдөрдөг бол хин ямар өнгөөр юу зурч чадах. За. Надад бодгондоо дүрээ. Цас маань одоо нэгт болцсон байгаа. Тийм үү? Усандаа дүргсэн шүү дээ багш. За. За нөгөө цагаан байсан цас маань өөр ямар ч өнгө бас хэрглэж болно. Олон өнгө хэрглэж болно шүү хөлтөдөө. За юу? Олон өнгө хэрглэж бас болно. Нэг өнгөөр биш олон өнгөөр бас байж болно. Усандаа уусгаад тусааж болно бас. Тусааж бас болно. Цэг үүсгээд за тэгтэл нэг бодог маань. За бодоо. За эхлээд хийхэд цас маань ямар өнгөтэй байсан бэ хөлтөдөө? Цагаан байсан шүү дээ тийм ээ. Одоо ямар өнгөтэй болов? За жишээлбэл аз жаргалын ямар өнгөтэй болсон юм цайг. Ямар өнгөлээ? Зүйтэй. За цас маань эхлээд хийхэд ийм сэвсгэр байсан тийм ээ. За ногоо өнгө гарч ийн үү? За ямар өнгө. За. За. Олон өнгө бас уусгаж болно. Олон өнгө хэрглэж болно. За энд янз янзын өнгө хэрглэж байна. За юу гэдэг манайх болохоор энэ хичээлээр цасны шинж чанар руу ихтэй байхдаа ботромог байсан. Тэгээ өнгөийг ерөнхийдөө өнгөө таних. За өнгөний ингээ уусгах чанар одоо гээд хэсэг хугацааны дараа нөгөө эдрийг цонхон дээрээ тавиад нөгөө дулаан орчинд хайлна. Тэгээ хайлахаараа нөгөө цагаан байсан цас маань шингийн нөхцөлд ороод нөгөө будагнууд нь уусахаараа өнгөний уусл гэдэг чинь уусч өгдөг гэх тэгээд хүүхдээ өнгийг л таниулах зорилготой ерөнхийдөө. Олон өнгө холихоор яаж нөгөө цагаан байсан цас чи ямар өнгөтэй болчих хүүхдүүдээ. Гоё. Гоё өнгөтэй хэрэг од шиг болж ийн үү зарим хүүхдийнх нь од шиг болж штэ тийм ээ. Зарим нь солонго шиг болж ийн тийм ээ. Зураг зурж байгаа юм уу? За ингээд өнгөнүүдэд түрхээд өнгөө будгаа дуусны дараа хийж дуусны дараа одоо цаснуудаа миний хүүхдүүдээ юунда тавина? Цонхныхаа давцан дээр тавьчин заа юу. За тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө өнгөтэй цас маань юу болж хувирахыг бүгдээрээ бас ажиглана. За юу. Та нар сонирхолтой байна уу? Сонирхолтой байна. Ерөөсөө дуртай өнгөө сонгоод хийж байгаа тийм ээ. За тэгвэл зарим хүүхдийнх нь бүр солонго шиг болсон юм шүү дээ тийм ээ. Солонгорч байна, олон өнгөтэй болж байна. За цагаан байсан цас маань янз янзын өнгөтэй боллоо тийм ээ. За одоо би будаад минийх ингээд гоё өнгө ороод болчихлоо гэсэн яах нь вэ? Цонхон дээрээ цонхныхаа давцан дээр аваад тавьчих. За тэгээд хэсэг хугацааны дараа цас маань ямар болсон байхыг бүгдээрээ бас ажиглан за. Бүгдээ. За. Сайн нөгөө цасан дээр будаад цас чинь ус олж хайлаад өнгө орсон. За хэсэг хугацаанд. Одоо гэхдээ бүгдээрээ өнгөтэй бэлтгэсэн юунд дээр будгын дээр юу байгаа юм бол бүгдээр тодруулж харъя. За юу нуугдсан байгаа юм бол за тэгтээ та нар ингээд шилээ энэ дотор ингээ хийгээд үзтээ. Хийгээд ингээ явуул та. Дараад явуул та. Дээрээс нь хардаа ингээ хар. Ингээ хардаа ингээ зайл. Ингээ бөөр ингээ цаа. Дотор нь юу вэ хараад. Төрөө юм бэ? Юу? Захас хантаа. Энд дэштэй юу? Загас юу нөө? Ингээ дараад ингээ юу? Ингээ дараа тартаа. Тийм. Одоо ингээ хардаа гэж та. Тийм. Яг үстэй. Юу? Цэгэр өнгөтэй загас уу? Батан байна. За.
Ингээд нааш цааш ингээ хөдлөх сайн ингээ хөдлөгөөд ингээ харах штэ. Тийм үү? Тийм. Заг сарагч юм уу? Хэдэн ягсан? За тэгвэл хүүхдүүдээ усанд юу амьдэрдэг гэж юм? Загас байдсан бэ, далайн морь байсан. Тайм жижиг загснууд байсан мэт нөөцсөн байсан мэт тийм ээ? Сонирхолтой юм уу гэдэг? За өнөөдрийн үйл ажиллагаагаар одоо манай бүлгийн хүүхдүүд болохоор туршилт танин мэдгүй одоо чиглэлээр цасны шинж чанартай танилцаад цасаар ер нь одоо цас маань хайлаад ямар өнгөтэй байх уу, өнгө уусгахад ямар байх уу, өнгө ууссны дараа бас тэрийг хэрхэн яаж ашиглаж тоглоом гэж нөгөө өөрсдөө хөгжилтэй байх уу гэдэг тал дээр энэ өнөөдрийн хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Ерөнхийдөө хүүхдүүд маань одоо өнгөө таних, цасны шинж чанартай танилцах, бас давхар шинж ухааны бас хөөрхөн үндэслэлтэй мэдлэгүүдийг олж авсан байхаа. Ямар ч гэсэн зорилгоо хангасан ийм үйл ажиллагааг зохион байгууллаа гэж үзэж байна багш минь. Тэгэхээр тэр Монгол наадахад их хүчин байдаг юм шиг үү? Тий. Одоо тэрийг тоглосноор хүүхэд татвар сурах. Цаамаа. Энэ шагааг одоо ингээд зөвгөөсний наадахгүй. Энэ дотор бас тэр хүүхдүүд бас оюуны одоо тий маш том одоо хэлэх юм бас энэ дээр та нэг хэлцүүлж бидний тоглоом бол өөр байна. Тий мөр урдснараа бас нэг алаг их юм бай. Өрөмөрх байх. Өөр л одоо тоглоом онцлогуд нас байвах тий. За алга мэлхийг манай хүүхдүүд тоглосноор бол байршил, баруун, зүүн, байршил мэднэ, өнгөө мэднэ, за тоогоо мэднэ. Шоогоор нэг тоо авчих нэг хоёр бүр. Тэгээд шооныхаа буутаараа нөгөө шагаа. Хилээрээ хөгжин, мөгийн баялаг мэднэ. За тэгээд найзаагаа хүлээн, ээлжийг хүлээн. Тэгээд дөрмийг дагна бас аливаа юм дөрмийн дагуу явдаг гэдгийг бас ойлгож авах. Маш олон дөрөв гэж хэлээд одоо хууль. Тийм. Олон талын чадрыг эзэмшдэг баг. Сууж төвчээртэй. Тэр агуулээ. За тэгээд нөгөө баяр хөөртөө өөртөө итгэлтэй болно те төрүүлээд бас аливаа юмд нөгөө хожигдож нөгөө Монгол адууны бас нөгөө юу яваад байна тий. Тий. Адуу одоо зүслэх. Тэгээд нөгөө ч ингээ дөрөвөр адуу боосны хатагаар нөгөө 1 2 3 гэдэг бас тав шиг яваад тий. Адуугаас нөгөө нас таниулаад шүү дээ. Тийм уралддаг. Бусад юмас аяа. Тэгтээ нөгөө морь буулгах гэж бас тийм ив хавыг бас хууж тий. Тий. Яаж орхиул одоо морь буулгах вэ? Морь буулгах гэдэг тий. Шууд шийдэл авахгүй. Шууд хамаагүй ингэж байна. Ингээд Монгол наадгаад чинь одоо бас Монголын маш том боловсрол яваад байна шүү. Их олон давуу тал. Хүний хүндлэх, сууж сурах, сонсож сурах, төвчээр оюуны бас тэр хөгжил тарих. Тэгээд энэ өвгдээзүүд маань тэгэл мондог байгаа шүү тий. Тий. Одоо хүүхдүүдийг монгол хүн хүүхдээ хүмүүжүүлэх энэ өв ухаан. Тий. Тэр тоглоом наадгаанд шингээгээд өгчихсөн. Тэр тоглоом наадгаагаараа тэр ёс заншлаа одоо өөрсдөө тэр монгол хүн болох ёс тэр ухааныг бас ингээд оруулчихсан тийм. Бидний яг тоглолтог юмд л энэ хүмүүжил нь оруулчихъя гэдэг. Ингээл одоо дээр хүмүүсэл ингээд зааж одоо ингээд хөвшиг ажил ирсэн баг 1000 жилийнхээ өмнө тийм шагаа наадганаас гадна одоо манайх чинь нэг аман наадам, оншин тоглоом, хөлөгт тоглоом гэд маш олон одоо төрлийн тоглоомод байгаа тийм ээ. Зөндөө тоглоом бол наадгаа шүү.
Тэгээ нөгөө манай сум бол 3 цэцэрлэгтэй. Жилд одоо ер нь бол хүүхдэд тоогоос ингээд жил болгол одоо ихсэж байгаа тий. Цэцэнгүү өөрөө байна. Жил. Тий. Одоо сүүлийн үед нэг жоохон бас бууралтай л ахшиг. Бууралтай. Нэг үе бол одоо жоохон багасаад байна. Нэг бол одоо нэг тоон буураад нь шүү дээ тий. Бусад сумдыг одоо суманд амьдрах юм багасаад байна. Нэг бол цаанаас ер нь бол бусад сумдыг бодвол манайх нөгөө 3 цэцэрлэгтэй учраас багтаамжийн хувьд бол зарим сумд бол нэг цэцэрлэгтэй байдаг шүү дээ. Манайх бол одоогоор Алтан булаг сум бол 5,000 иргэдтэй. Одоо нэг цэцэрлэг бий одоо хэцүү тий. Тийм учраас одоо 3 цэцэрлэгтэй учраас яг багтаамжийн хувьд бол тэгэхээр 3 цэцэрлэгээс бас хүн ам бас сайн байна шүү дээ. Энд ч одоо тэгэл бүх аймагуудаас байгаа. Тэгээд одоо нөгөө хил гайлын тийм байдаг учраас хүүхдүүд нас ингээд төр оршин суугч ихтэй. Тийм. Тэгээд танайх ч бас нэг онцлог юу юм гэж шүү дээ бас ингээд. Хойшоо мошоо ингээд явах чинь 24 цэцэрлэгээс байд юм биш. Тийм 24-ийн одоо нэг бүлэг болоо. Тийм бүлэгтэй тий. Нэг тийм бүлэгтэй. За хэдэн жил одоо энэ мэргэжлэр ажиллаж байгаа вэ? За миний хувьд бол 28 дахь жилдээ цэцэрлэг боловсролын байгууллагт ажиллаж байна. Энэ цэцэрлэгтээ ирээд одоо 18 дахь жилдээ эрхлэж байна. Би бол энэ Алтан булаг сумын яг унган хүүхэд энэ цэцэрлэгтээ одоо сурч хүмүүжижсэн. 3-аас 6 наснда. Би 2008 онд эрхлэгчээр ажилд орсон. Тэгээ ингээд хамт олонтойгоо нийлээ. Тий. Тэгээ ирэхэд одоо энэ маань дагвал хэвчлээд байсан. Сайхан цэцэрлэг эрхлэж боллоо. Тий, эндээ тэгээд эрхлэгч болоод хамт олонтойгоо сайхан ажиллаж байна да.